Сайн байцгаана уу? Бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн үзэх цохилт бол ноёны цохилт. За хвчлэн сонгодог байрлалаас эхэлдэг. За сонгодог байрлал нь болохоор 27, 28, 23, 24 ингээд эзэлсэн. Аль ч талаас нь харсан адилхан байрлалтай байж болдог энэ байрлалыг сонгодог байрлал гэж нэрлэдэг. Яг энэ байрлал бол ерөөсөө харын талаас харсан ч адилхан, цагааны талаас харсан ч адилхан байна. За эндээс тэгвэл төрүүлж нүснэ нь ноёны цохилтыг хийгээд очдог байна. За хамгийн ихэнд болохоор 18% цоолно. За дараа нь 34 төрхөө авчираад за энэ 45-ын 2 хүүг олимпик тулгуур гэж нэрлэдэг. Энэ олимпик тулгуураасаа ингэж иддэг цохилтыг ноёны цохилт гэж нэрлэдэг. За одоо хэдүүлээ энэ цохилтыг хийж үзье. 27-аас 22. За ингэж идэхгүй тэгж олноо идэх хэрэгтэй. Аага 34 төрх үнэ чинь. Болгохын төрмөр. За тэгээд 16 дээр ирээд 5 эсрэг 2 үлдээд хожих нь гарцаа болж байна. За дараагийн жишээ. За энэ жишээнд өмнө үзсэн олимпик тулгуур маань хараахан үүсч амжаагүй. Гэвч цохилт хийх үед гарсан сул нүүдлийг ашиглаад 44-өөс 40 гэж олимпик тулгуур байгуулад ноёны цохилтоо хийгээд хожих боломжтой юм байрлалаа. За өөртөө олё гэж бодчихвол бичлэгээ зогсоогоод үзээрэй. За эхний нүүдэл нь 27-оос 22. 18-ийн хувь цоол. Эндээс мэдээж 3 айдна. За одоо энд харих сүлийн мэдлэлт байгаа. Энийг далимдуулаад 44-өөс 40 буюу идэх гэж ороод эзнийхэн дараа нь цохилтоо хийгээд ингээд даам гараад очих нэ. За дараагийн жишээг үзье. За энэ маань сонгодог байрлал. За гэвч эндээс шууд цагааныг цохих боломж хараахан байхгүй байна. За эндээс хэдүүлээ занал гэдэг нэг зүйлийг мэдчихэж байгаа. За занал нь болохоор дараагийн нүүдэлтэй хвчлэн цохилт хийх зорилгоор нүүгддэг нүүдэл. За заналны юу гэхээр 43-аас 39. За одоо хэрвээ цагаан нүхээр бол 27-оос 22 гэж нүгэд за нөгөө ноёны цохилтоо хийгээд ингээд хүү авчих боломжтой. За энийг харчлаа гэж бодъё. Хүү алдахгүйгээр энэ цохилтонд орохгүйгээр хамгаалах ямар арга байгаа вэ? За харын нүүдлүүдийг тодорхойлбол 11-ээс 17, за 12-оос 17, 15-аас 20, 23-аас 29 гэсэн ийм дөрвөн нүүдэл үлдсэн байна. За эндээс хүү алдахгүй гарах хамгийн боломжтой нүүдэл нь аль нүүдэлээ? За нэг комент хэсэгт бичээд үлдээгээрэй. За энэ жишээ нь бол ноёны цохилтоор давхар цохилт хийгээд даам гарах тийм цохилт байгаа. За заримдаа олон нүүдлийн хэцүү цохилтууд ноёны цохилтоор эхэлдэг. За энэ жишээнд эхлээд ноёны цохилт дараа нь даам гарах цохилтыг идэнэ. За энэ бодлогыг шууд харцгаая. 27-оос 22. Лөө. За мэдээж 23-аас олноо идэх хэрэгтэй. За одоо цагааны нүүдэл. За тэгэхээр яах вэ гэхээр за 16-аас 27 руу харъя. Энд ирэх нь буццаагүй. 38 дээр харын хүүг авчираад ингээд даам гарах боломж байгаа. Тэгвэл 24-ийн хүүг цоолох хэрэгтэй. 35-аас 30 руу нүгээд 22-ын солилцоо хийгээд харыг эдэнгүүд зөвлөд цохилт авчирна. За ингэж давхар цохилт хийгээд даам гараад хожихын тодорхой болжээ. За 5 дахь жишээ. За энэ гарааны байрлал байна. Эндээс цагааных буруу нүгээд за тэгээд харих бүр энэ гарааны байрлалаас даам гарна гэдэг боддоо. За цагааны буруу нүүдлийг эхлээд харъя. 37-оос 31. За идэх гэж орсон. За одоо шууд харахад 17 төрхөө ирчих юм бол ингээд 3 идэх боломжтой байрлал үүсэж байна. Мэдээж олимпик тулгуураас гэсэн үг. За олонхын дүрм шоколад 24-өөс 29. 2 идсэн. 19-с 24.
За ингэж 3 өгөөд ноёны цохилтороо цоолоод за дараа нь энд өгөөд өндрөөс хар 10-аас 50 дээр 4 идэж 6 нүдлийн дараа даам гараад ажлын байрлалд очижээ. За одоо ноёны цохилтын хамгийн сүүлийн жишээг үзье. За поршинг буюу занал хийн. За эндээс занал нь 37-оос 31. 27-оос 22 гэж нүгэд 2 дээр дамхахаар айлгаж байна. За 7-оос 11 гэдэг хамгаалалтаа зур хамгаалалт байхгүй. Бусад нүүдлүүд нь ер нь хүү алт. За тэгэхээр 7-оос 11. За ингээд ноёны цохилтонд ороод очигд. За яаж гэдгийг харъя. За эндээс харъя. Олон идэх хэрэгтэй. 2 идсэн. За одоо нөгөө нэг 3 идэлтэй хэлгээд оли багтлагуураасаа 16 хүртэлтэй. За ингээ 16 хийхүү 3 нүүдлийн дараа даам гараад 37 хийхүү гарч идэт ингээ ажлын байрлал үүсэж байна. За одоо шалгалтын хэсэг. За 1-р бодлого бол энгийн, 2-р бодлого нь цагаан зүгээр л 2 хүүг байхгүй болсон гэж төсөөлөд цохилтоо олоорой. За 3-р бодлого бол давхар цохилт. За илүү их бодлого бодмоор байвал манай клубийн хаяг руу бичээрэй. За тэгээд лайк болон subscribe дараарай. Дараагийн хичээл тун удахгүй. Амжилт хүсье.